За өдрийн мэнд. За хэд хоног бичлэг хийсэнгөө өнөөдөр юусэн залуужуулах цувралын 10 хэд дэх бичлэг хийж гэнэ. 12 3 дахь бичлэг хийж гэнэ. Тэгээд өөрийгөө хамгаалах төлөвийн тухай ярьж өгөхөөр шийдлээ. Тэгээд 2 3 зүйлийг хамруулсан сэдвээр ярих юм байна. За нэг нь болохоор хүн эхний дэд сэдв шүү. За эхний хүн болохоор сайн байгаа мөртлөө сайн хүн богинослон жишээ байдаг тийм. Одоо миний эргэн тойронд ч гэсэн их сайн хүн, сайн найз, сайн ах, зүрхэн сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй мундаг хүмүүс ч гэсэн хороо өрөх тохиолдлууд байна. Эсвэл манай үеэл ч юм ингээд янз янзын хүмүүс байгаа хгүй ингээд энэ түүний найз залуу авгах гэх мэтчлэн ингээд хүндтэй нах завч юм ингээд янз янзын жишээнүүд штэ. Тэгэхээр ер нь хороо ертөнцид сайн байгаа мөртлөө яагаад би ирэх гэж юм бэ гэдэг нь асуудал байдаг штэ. Хүмүүс ингээд зөвхөртөн штэ тайлбарыг алдчихад. Тэгээ яагаад ийм сайн хүн байж ч ингээд тээж байгаа энэ хорвоо тэр хүмүүс нь үлдчихлээ энэ тэгээд яг тэр бол ууралсан үедээ хэд бухимсан үедээ хийж чад үлдээж магадгүй. Гол нь болохоор энэ хорвоо ертөнц гэрэлтэж гэгээж бурханлаг байдал гэдэг зүйл нь ойлгохоос илүүтэй харанхуу гэдэг зүйл нь олж ирсэн гэдгийг танд ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүний зүрх сэтгэл болон оюухан хүний хувьд те тодорхой хэмжээний гин нүгэл бохирдол гэдэг зүйл байсарсан. Энэ багасны үхээс ихсэн үхээс багасаагүй цаг үе явц сүмэл ерөнхийдөө хүний наслалт хүч чадал гэдэг зүйл дорой олж ирсэн. За тэгээд илүү хараатналаг те илүү тийм байдал руу бас илүү их өндөр хоосрол руу иржсэн цаг үед бод. Энэ бол материалын хөгжлөөс болж байгаа биш. Зөвхөн хүн өөрөө зүртгэлээ хэр цэвэр харин хадгалж гин үү, мөн мухан эр болуулж гин үү гэдгээс хамаарат байхгүй. Тэгэхээр ер нь бол материалын хөгжил гэдэг зүйл илүү байх хэрэгтэй. Харин энэ ертөнцид сайн сайхан биш, мөн мухан олж байгаа нөхцөлд гэрлийн багш нар ч гэсэн энэ хорог өргөсөөр болно. Эсвэл те ингээд яг үнэн зөв жихэн бурханлаг байдлыг үзий хадаж түүнийг алга болох гэж тэмүүлэх гэдэг үйлдэл гарч ирсэл болно. Заавал Христ үед гэсэн биш. Азар одоо яг юу болж байгаа юм бэ гэхээр хүмүүс илүү сэргэж эхэлж байгаа. Сэргэхийн тулд зөв зам зөв багшийг хайх хэрэгтэй. Үгүй болвол те худал хуурмаг мөн мухай зүйл сул дорой гэдэг байдалд баригдаад дуусна. Дээрэс нь өндөр ярих байгаа үндсэн зүйл болохоор өвчнөж таныг дийлэхгүй тэгээ пиццэг бидч дийлэх хэрэг хэмжээний тийм төлөвийн тухай ярих гэж байгаа. За энэ болохоор яг энэ Питер Левний номын 6 дугаар дасгал дээр юм байдаг байхгүй юу? 6 дугаар дасгал тийм өөрийн дотоод байдаг хүчийг гол нурууг мэдрүүлээд үүнийг улам мөчтэй болгосноор миний энергийг улам гялцуулж хөнгөлөмбөгчүүлээд юунд чижирдэггүй бат бүх энергийн чанаруудыг энэ дасгалнад дамжуулж өгөө энэ гэж байгаа. Ерөнхийдөө бол яг дасгалын жишээнүүд төр болохоор юу гэдэг вэ гэхээр энэ хоёр дахь төрөлтийн өмнөх дасгал нөхгүй нөгөө нэг цохилт аваад чиний зөхөд байгаа мөртлөө үл харагдах юм тэгээ үл харагдах ямар нэгэн зуурах тийм бүрхүүлүүрт нь үүсч гарч ирээд өөрөө зөкж байгаа тухай байгаа. Одоо хамгаалж байгаа тухай байгаа. Тэгээ энэ юу нь ямар төлөвтэй гэдэг юм бэ гэхээр тэр улсааны буюу энэ гол нуруугаа сайжруулж чанаржуул батжуулан бэхжүүлээд ирэхээр хүн юм юу ч шалтшгүй чанарыг авчирдаг гэсэн үг. Дээрэс нь сүнс ингээ биеэс зүхтаах гэдэг төлөвтэйсэн бол тэрийг нь биеэс зүхтаах төлөв нь болиулаад тэр ухамсарыг нь эсрэгээр нь бие рүү илүү суулгаж бие хайрлах хамгаалах тийм төлөв рүү өөрчилснөөрөө хүний сүнс энэ бие махбодоо хамгаалах тийм зуршил тийм үйлдэлийг хийдгээ гэсэн үг байхгүй. Ийм төлөв рүү хүн орох боломжтой. Дээрэс нь бид нар одоо ингээд боксер ч юм уу те долооны хөдөлгөөр янз бүрийн зүйлээр хичээлээ гэхэд тамирчин хүнд хамгийн чухал зүйл бол сэтгэлийн хат гэдэг. Тэгээд ягаад юм бэ гэхээр сэтгэл бэртэй бол бие бэртэй байна. Сэтгэл хаана байна? Биеийн тэнд байдаг. Тэгэхээр эхлээ сэтгэл зүйн хот сэтгэлийн цэвэр ариун байдал илүү чухал байхгүй юу? Махан биеийн хүч чадал хэрэггүй гэж байгаа биш. Махан биеийн хүч чадал гэхдээ сэтгэлийн бэртэй, оюун ухааны бэртэй хүмүүс илүү их зүйл бүтээдэг, илүү хол явдаг гэсэн үг. Араас нь махан биеийн хүч чадлыг тодорхой хэмжээнд жоох нэмжигдэл болдог. Гэтэл махан биеийн хүч чадал гэдэг зүйлийн төлөө явж байгаад тэнэг эсвэл хоосон араатналаг байдал руу хүрэх нь энийг бас зарим талаараа сул дор болоод гэсэн үг.
Нийгэмдэр яг хуу жоохон зэрлэг болонгод хүмүүс ч юм хүчтэй байгаад сайн хүмүүс нь сул дорой юм шиг байна. Гэхдээ миний энд яриад байгаа сайн гэдэг хүн чинь зүгээр л ингийн бидний боддог шиг нэг тийм архиудгүй тамхитдаггүй нэг тийм хүн нэг биш. Бүр сүнсээ баясгасан бурхан таалагддаг хэмжээнд амьдардаг хүнийг сайн хүн гэж хэлээд байгаа байхгүй. Тэр хүний хувьд бол маратон л хүмүүс ч гэсэн тийм аимшигтай зүйл биш гэсэн үг, тоохгүй гэсэн үг. Дээрээс нь өвчин золно ч гэсэн тийм ялагдчихгүй зүйл биш. Яаж болох вэ тийм зүйл болж санагдана гэсэн үг. Яг эхнээсээ бичлэгийн эхнээс жоохон хүнд хэллэгүүд ашиглаа ярьсан болохоор хоосон сүхтүүд ээж магадгүй гэсэн. Энгийнээр хэлэх юм бол хүн тийм дотоод хүчээр нэх юм бол хүнд өөрийгөө тийм хамгаалах чадвар байдаг гэсэн үг. Дээрээс нь бид нэг хоёрын хооронд ийм дунд сайн биш, чихэн илүү сайн байж, чихэн илүү дотроосоо гэрэлтэж өөрийгөө болон бурхныг баясгаж, бусдыг баясгаж ус амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгээ эн чинь ингээд хүн гэдэг чинь гайхалтай төлөв бохгүй юу? Энэ төлөвөг ялзуулж, өнгө оруулж, хүчрхжүүлэхгүй бол сул дорой л байдаг. Яг үндэ бол энгийн хүн болгоно нэг тийм мундаг байдна гэсэн байхгүй. Тэгэхээр тэр хэмжээнд хүрэхин тулд хүн дотроосоо гэрэлтэх хэрэгтэй, дотоод хүч чадлаа нээх хэрэгтэй, өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй, амьдралаа утга учиртай болох хэрэгтэй, илүү халтшгүй, илүү дархан, илүү үнэн, илүү гэрэлтэй нэг юм болох хэрэгтэй гэсэн үг шүү. Энд хүрэхин тулд маган биеийн хувьд бол яг иймэрхүү цогц тасгал босгол янз бүрийн зүйлсээр хөжлөгчсөн. Сэтгэлийн хувьд болохоор зөв мэдлэг, зөв байдал, бурханлаг ойлголтууд тэ өнгөрсөн одоо ирээдүйн энэ зөв мэдлгүүд бид нарыг илүү угаа цэвэрлээд илүү сайн сон болгодог гэсэн үг. Тэр үтсэн ялгааны зүйлийг нэг нүдлийн газар биш 2 3 нүдлийн газар боддог. Нэг үний шин чанарыг тийм сул дорой байдлаар тодорхойлж сайн хүн гэдэг тушаамыг чсэн илүү өндрөөр зарим үед бол тодорхойлох хэрэгтэй. Ялангуяа шашин гэдэг зүйлээс судлах жаавал сайн гэдэг шугам илүү өндөр төдөх гэсэн үг шүү. Тэгвэл сайн хүн шиг дүрсгсэн нөхдүүдийг сайн гэж хэлдэг гэсэн үг. Тэг ингээ яриад үл дуусахгүй. За үтсний бичлэгийн 7 минутын дээр өндөрлөе. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа.